Би 2001-ээс 2007 онд бол Оросын албанаас Москва хотод бол улс төр судлалын тэнхимд улс төр судлаач стратегч мэргэжлэр төгссөн. Бакалавр магистртаа тэгээ аспирантурт байж би буцаж ирж байсан. Дор цодоо гэдэг чинь бурхны нэр юм уу? Чамд энэ нэрийг яагаад өгсөн бол? Энэ намын нэр манай эмээ өгсөн. Очроор охидлогч гэж орчуулагдсан юм л төвдөөс. Гэхдээ түүхэнд Баатар хоёр янзаар тодордог байхгүй юу? Нэг нь бол ерөөсөө л эр зоргоороо тодордог. А нэг нь зөвхөн нөхцөл байдал тэр хүнийг Баатар болгодог байхгүй юу? Чи аль Баатар нь вэ? Би бол ерөөсөө л иргэний үргээл биелсэн. Би болохоор анх бол 7 сарын 2 дугаар хасад Шинэ Монгол хаад групп компанид бүр анх ерөөсөө бүх түүх цагаан цаасан дээр эхэлж байгаа нь тус группийн одоо стратеги хариуцсан захирлын албан тушаал дээр компани тий ажилд орохоор би материалыг бүрдүүлж өгөөд манай найз танилцуулсан юм л да. Чи хувийн хвшилд ажилд орох гээд Их Монгол хаад гэдэг компани Шинэ Монгол хаад гэдэг компанид чи ажилд ороод удаагүй байж тэр 60-ын намын хурал суудсан юм уу? Дайчлагдсан. Нилээн нарийн, нилээн нууц, нилээн хувилдааны шинжтэй бичиг баримт боловсруулахад оролцуулсан ба штэ. Энэ бичиг баримтыг боловсруулж хахад одоо жишээлбэл үзэгний үзүр хөдөлж хахад аль мөчөөс нь эхлээд энэ нэг л буруу юм болоод байна гэж чамд мэдрэгдсэн бай. Би энэ төвшөнд ийм хэмжээнд бохир байдаг гэж би өмнө бол мэдв. Одоо нааш хартсан байна. Тэгээ наашаа одоо өөрснөө гүнж ирдэг болов. Тэр гүнж ирдэг болохыг бид нар л Инх болдын тансаг үдшилэг өргөцсөн зочдоороо бусдаас ялгарна. Зочид дунд Монголын хууль хүчний байгууллагуудын удирдлагууд ч мөн ирсэн байгаа нь с ิจ төрүүлнэ. Тухайлбал авилгатай тэмцэх газрын дарга Инх Жаргал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Амгаланбаяр, цагдаагийн ерөнхий газрын даргасан одоогийн хууль сахиулахын их сургуулийн захирал Баатар Жав, тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газрын даргуулчихсан яваа авилгатай тэмцэх газрын даргасан Ган Болднар байна. тэр нэг яг юу яах вэ? Хар машин шилтэй нөө хайтик банк оролцсон шүү дээ. Томоохон ус төрчид амнаас ийм үг гардыг байна гэдгийг би ерөөсөө чихэндээ итгэж чадахгүй тэгэл ер нь тэгэхээр би энэ дээр савс төлсөн. Чи тэгээд нэг 2016 оны сонгуулийн үеэр яг тэр сандуугийн ярихдаа ирээдүйд олох ашгаа хуваая 60 тэрбум төгрөгийг босгоё албан тушаалуудыг ингэж заръя гэдэг тэр хэсгийг тэр 2 минут хэсгийг чи ил тавьсан уу? Тэгсэн. Чи тэрийг яаж ил тавьсан бэ? Би тухайн үед бол намайг Ганбаатар бол портфолио хөтлөгч тэр хурал дээр суулгаад техник ажил хийжсэн учраас одоо PowerPoint гүйлгэх ч юм уу те. Илтгэлийн явцад нэг тиймэрхүү ажиллаар бол тэнд хариуцуулж суулгаад ингээд 160 гаруй слайд шүү дээ. 160 гаруй слайдыг би нэг бүрчлэн одоо портфолиод ингээд хөтлөө төвхтэй. Тийм болохоор би өөртөө хийсэн iPad-а би диктофон ажиллуулаад дараа нь тэгээ мартагдсан мэснийг би нодлон 100 би олж эргээд сэргээд сонссон байхгүй. Тэгээд 3 хэсгийг би тасдж аваад паблик шеэрлсэн. Хинж сонсч болохоор хинж үзэж болохоор. Сандуу чи нэг тайлбарлаа. Ер нь бол яг өдөө санхүүжилтийн яг төлөвлөлт хийсэн юм байна. Түрүү хамаад би хэлжсэн. Ирээдүйд бид нар яг ашгаа үнэлээ явж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс хөөдөлтөд хүмүүсээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шилэг гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллах уу ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийг л нууцлал одоо байх хэрэгтэй. Тэгэл тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та ороод 5 удаад удирж ялах 5 тэгээ нийт тэднэрийн санхүүж босож ирэх гэдэг ийм нууц тал бүгд. Энэ бол хоорон одоо тус тусдаа байна гэсэн. Хотын бас хол хийсэн. Хийсэн бүх одоо зараа тань үзүүлчих задраа энэ бүх задраа. Энэ бол бид нар тань ойлгостой юм болчихлоо. Энэ болохгүй юм болох гээд байна. Ерөөсөө их тийм зөв биш юм явах гээд байна. Тийм болохоор хүмүүсийн нэг мэдэх хэрэгтэй гэдэг. Сонгуул болохоос энэ чинь 12 оны өмнө шүү дээ. 17 сар байсан юм. Тэгэхэд чи яагаагүй юу? Тийг одоо ингэ тавьж явах үед за би одоо мэдээж айцтай байсан. Надад бол бүхэл намын эсрэг би юм тавих гээд байна гэдэг. Тийм надад айц байсан. Тэгээд юу тэр айцаад яаж чи тэр айцаад аван тулсан? Юу чамаг тэрийг бичгээс тэрийг гаргахаас аргагүй болгосон? Заавал би хүмүүст энийг сонсох ёстой л гэж би бодсон. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд би тэдэнд өгсөн. Тэр мөнгө хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээл тэгээд тэрэнд нэг зөвхөтөө өгöd байгаа. Энэ төрийн нууцтай холбоотой. Би үндэсний хэлгөөлийн зөвлөлд ажиллаж байхад бол
төрийн аюулгүй байдаг юм сектор байдаг. Эднэрийн хариуцлах асуудлын нэг энэ яхахгүй мó. Чиний мэрэгжлийн нэг төр дайгуулчихжсэн нэг төрийн албан хаагчсан нэг тийм мэрэгжлийн юм чин хатгаад энэ төр ер нь болохоо байлаа гэж бодогдсон гэж ойлгож болох уу? Байсан. Ах мэрэгжилтэн хэлцээ дараа тэгээд санхүүгийн хэрэгтээ тэгээд дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээ. Тэгэл ерөөсөө эртнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бид бүгдийг солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бүр ажил төрөлтөй болгоно гэсэн санаа. Ахиуд эдээс бид нар босгож ойлцох хэд хэд тооцлоо. Энэ нь бол нийслэлээс бол 60 тэрбум босгоо. 60 тэрбум босгож байгаа. Энэ бол маш буруу юм. Бүр гинт үйлдэл төрийн албыг худалдчихад тэгж мөнгө босгочоод тэгээ сонгуульд орж баян тансаг царайлж телевизийн бүх цагийг худалдаж авч ингэж болохгүй. За чи ингэ цацчлаа. Одоо 16 он цацчлаа. Чи тэгэхэд бол аль ч нам үйлчлээгүй зүгээр л өөрөө цацсан юм уу? Хинч чамаас одоо ингэ худалдаж аваа гэдэргээгүй юу? Би зарж гэж бодоогүй худалдаж авъя гэж хүн хандаагүй, би хандахыг ч хүлээгээгүй. Би гол нь 600 гаруй үнээр дамжуулж би нийгэм рүү ингэж гаргасан. Энэ хамгийн гол зорилго бас. Би мэдээж маш хайцтай байсан. Манай эхнэр хажууд байсан. Нялх хөөгдтэй байсан бид нар. Ойч хөрөөгөө жоох хөөгдтэй байсан. Эхнэр маань болохоор зөвлөм хийж олж хийл гэсэн. Чиний ингэ зориглож тавьсан асуудал ингээд олон нийт сонсож амжаагүй сонгуул болоод сонсож сайн хүртээчгүй тэгээд тэрийн сонгуульд нөлөөлөгчгүй байж байгаад нөгөө нам ялаад одоо чиний илчилсэн нам ялаад бүр ингээ олонхын судал аваад бүр 100% ингээ эрх мэдэл дээр очичлаа. Эрх мэдэл дээр очсны дараагаар чамд юу тохиолдсон? Анх сандуу 6 сарын 19-нд над руу занал хэлжсэн. Чи тагнах чагнаха хуйлтай шүү гэд над руу занал хэлжсэн байхгүй. Би уулзсан дээр суугаад өөрийнхөө олцсон уулзсан дээр нууц гэж хэн ч анхааруулаагүй, нууцын зэрэглэл тогтоогдоогүй ийм уулзсан дээр сууж ах би протокол бичээ суужсэн. Намайг санаатаа сонссон гэсэн. Намайг аль нэг намайг явуул гэж ярьсан. Би анх энэ хүмүүстэй уулзахаас өмнө би стратеги хариуцсан захирал болох гээд ингээд явж исэн хүн шүү дээ. Эдгээр намайг ингэж чирж оруулчаад одоо намайг алдар хүндийг бол зөндөө готоож. Дорж цодоо гэдэг чинь бурхны нэр юм уу? Чамд энэ нэрийг яагаад өгсөн бол? Энэ намын нэр манай эмээ өгсөн. Болд гэдэг нэр нь хэний нэрээ? Болд гэдэг бол би 14 оны 9 сараас эхлээд энэ байдлаас салаад энэ үйл бүт хүмүүсээс салаад ингээд миний ханаас мөрд одоо намайг судлаад хаана юу хийж ингээд ингээд ухаад байгаа. Эдний багч нь том штэ. Хакерчд байна. Иргэний бүртгэлийн ажилтнууд байна. Би тэгээд яг нь дуудах нэрээ Болд гэдэг ахынхаа нэрийг л өгсөн. Манай ахын нэр Ган Болд. Хүчин дээрээ үлдчихэд нэрээ соличчээж гэсэн 60 тэрбум гэдгээс шалгуурч хүмүүсийг чирэх зорилготой л гэж ойлгож байна. Энэ юу нэг эвлүүлэг гэж одоо олтрол мэлцээд байгаа шүү дээ ард юм. Тэгэхээр энэ эвлүүлэг мөн бишийг одоо хүмүүс юугаар мэдэх ёстой вэ? Яаж мэдэх ёстой вэ? Энэ бол ердөө тасралтгүй бичигдсэн нэг файл нэгдүгээрт. Хоёрдугаарт би бол улс төр судал мэргэжилтэй болохоос ямар нэгэн аудио юм уу студийн тим нарийн мэргэжлийг мэддэггүй. Би зөвхөн хэрэглээний компьютерийн мэдлэгтэй. Би нэг логикийн нэг зүйлийг хэлээ л да энэ дээр юу гэхээр 2012-оос 16 оны хооронд ардын нам бол мөнгө муутай байсан гэдэг бол хүмүүс энэ Сандуугаан Баатар их болд нэг байр суурьтай байдаг. Тэгэхээр эдгээр сонгуульд яаж орох вэ нөгөө ресурс хэрэгтэй. Энэ ресурсаа яаж босгох вэ гэдэг асуудал байсан учраас энэ бүх асуудлууд ингээд мөнгө босгох санхүүгийн схем гэдэг юм өөрсдөө ингээд яваад өгсөн. Энэ дээр бас намайг хийлээ гэж хүмүүс яриад ах шиг байгаа. Тэрийг хийж өгсөн гэж. Би санхүүгийн юм биш. Нэгт хоёрт би ардын намын мөнгөний орлого залгыг төсөөлдөг, тооцдог, хяндаг юм хүн биш. Гуравт энэ төрийн байгууллагууд, энэ төрийн өмчт үйлдвэрүүд, олон улсын байгууллагууд, гадны хөрөнгө оруулалтын компаниудын энэ бүх жагсаалт эднэрийг бол сандуугийн ихчийн хөвгт үлзий энэ бүхэн зөвхөн базж ирдэг. Би зөвхөн техникийн асуудал хийдэг юм л хүн биш. Шивдэг. Мэдээлэл илчээснээс хойш гэрч хүнд яг ер нь амьдралд нь юу тохиолддгийг юугаа алддаг? Энэ бол маш хэцүү юм байлаа. Хэвийн одоо эрх хэрэгчлөөгөө бүгдийг алддаг юм байна. Эхнэр хөвгтөө санаж байна уу? Маш их санаж байна. Хэд хонж нь одоо олцоогоо? 70 гаруй болсон шүү дээ. Хизээ хамгийн өсөлд тэд нар явах болсон юм. Ер нь яг яасан? Сая 17 оны 4 сарын 5-нд 5-6-нд Ганбаатартай холбоотойгоор юм асуудал үүссэн дараа болов.
би маш их цочирдсан. Яг тэр миний хувийн нууцтай мэдээлэл бүгдийг цуглуулсан байсан. Чамайг яг тэгж ихнэр хүүхдээ явуулталж айлгсан яг ямар үг хэлсэн? Тийм. Хэрвээ дарга зөвшөөрвөл бид Дарга гэдэг нь хий. одоо би ойлгохдоо бол инх бол дарга гэж ойлгож Нэг байна. би их бол. Тэгээ дарга зөвшөөрөл яана гэсэн. Хэрвээ дарга зөвшөөрвөл бид чамайг устгахад ядах юм байхгүй гэж хэлсэн. Тэр үед сандраад ямар ч ихнэр хүүхдээ хотоос олдуулъя гэдэг юм бодол толгойд орж ирээд ингээд 4 сарын 10-нд хагас өдөр би ихнэр хүүхдээ шууд хүүхдээ явуулсан. Хүүхч одоо эдэн настай. Одоо 8 сард одоо хэлд орж ирнэ гэсэн. Тагнуул дээр чамайг яалаа гэж дуудаад ирсэн. 4 сарын 6-ны өдөр намайг Ганбаатар бол ажил дээр ирэхийг шаардаад занл хийж ад явсан шүү дээ манай гэрийн гаднаас. Намайг гүжирдээдсэн учраас би өөрөө яриаг би баримжуулах гэж би хүүхдүүдийн сонсдог MP3 FM радиот. Тэрийг кармалаад би хасаагаад 2017 оны 4 сарын 6-ны өдөр 14 цаг 12 минут Ганбаатар офис руу явж ийн гэдээ би кармаас. Ганбаатар өөрөө бие хамгаалагч нараар хүч түрээд намайг дээрмдээ тавцсан. Тэгээ би хаяа явд гэсэн. Тэгээ намайг одоо бол бусдыг чагнасан гэдэг хэрэгээр ирүү үсгэсэн. Тагнуул дээр. Өөрийнхөө хэлсэн ярьсныг баримтжуулах зорилгоор бичсэнийг чагнах гэж үздэггүй шүү дээ. Яагаад чи тэрийг хэлж өөрийгөө өмгөлөв? Би бол жоохон гин алдсан л да. Тэгээд 4 сарын 14-ний өдөр намайг кафе бинегээс 7 тагнуулын ажилтан өргөөд аваа явсан. Өглөө 11 цагт өнгөрч байгаа. Тэгэхээр би өөрийгөө л бичсэн шүү дээ. Би өөр хүнийг бичээгүй шүү дээ гэж хасгарч болоогүй юу? Намайг бол нодлын 9 сараас хойш миний 8 наснд хална гэж удаадараа дарамтлсан. Сая хамгийн сүүлийнх нь 4 сард байсан. Тэгээд намайг тагнуулаар бариулаад ирүү үсгсэн байгаа. 133-ын 1-ээр. Үнэхээр инээдтэй юм болж байгаа энэ дээр. Засгийн газар хэрэг ажиллах газрын дарга Ж Мөнхбат надад юу санд болгосон гэхээр 90 минутын бичлэг бол эвлүүлэг байсан юмаа гэдэг дүрс бичлэгийг биднүрд хийж өгөөч. Тэр мөнгө нь хэдийн хэмжээний мөнгө байсан бэ гэхээр $1 сая асуудал яригдж байгаа шүү. Яаж явж байгаа чи тэр саунд очиод орцсон. Юу тэр сая доллар гэж яригдаад байна. 6 сарын 8-ны үеэр над руу Германаас хүн холбогдъё гэж дуудулсан. Нөгөө он заалгасан тэгээ ярьсан. Энэ бол Алтан дорд Монгол компани захирал Гамболд. За тэгээд Гамболд ирээд яасан. Канто төрөө дээр дөрөв давхарт нь VIP саунд орсон чинь тэнд нь Сингапур ирэх газрын мөнхбат нүцгэн сууж идэг. Яриа өнсөн тэнд юу болсон гэхээр инх бол дарга намайг явууллаа. Өөрөө уулзалтай. Намайг 90 минутын бичлэгийг эвлүүлэг гэдэг ийм дүрс бичлэгийг студид бичээд биднэрт өгөөч. Тэгвэл бид нэр одоо чамааг эхнэр хүүхдтэй чинь 7 хоногийн дотор дорн гадагшаа гаргая. Тэгээд мөнхбат өөрөө энэ хэлж байгаа шүү дээ надад. Мөнхбат болохоор чамайг сая доллар нэгсэн гэж яриад байгаа шүү дээ. Дорд залдуу надад 60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юмаа гэдэг үннийг би Монголын ард түмэнд одоо дэлгэж нэвтрүүлэг хийж өгье. Энэний хөлсөнд төлбөрт нь $1 сая өгөө гэсэн ийм одоо зүйлийг бол тулгсан байж байгаа. Тэгэхээр 10 жилийн хугацаанд гарах зардлууд гэж сая долларыг Америк долларыг санал болгож эхэлсэн. Чи санал болгосон юм. Надад санал болгосон. Хин чамд сая долларыг санал болгосон. Юу сая доллар гэдэг үг хэний амнаас эхэлж гарсан? Би бүр хийн ярьж байгаа Гамболдын амнаас. Энэ бичлэгийг би хийлэл бол би ерөөсөө өөрийгөө гэмт хэрэгтэн гэж нотлсон. Нотлохоонтой эднэрийг гарт өгч байгаа. Тэгээ чи ихнэр хүүхдээ ярьсан уу энэ асуудлаа? Тэр оройдож би их нэртэйгээ ярьсан, их нэр ууралсан. Наад хүмүүстэйгээ бити уулзаад байгаа чи. Би гол нь энэ надад тавьсан өрхнүүд дээр би яагаад ингэж уулзаад байсан гэхээр надад бол аль болохоор л их фактууд хэрэгтэй байгаад байгаа байхгүй. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн нам миний эсрэг маш олон одоо чиглэлээр товтолж байна. Тэгэхэд би ганцхан 90 минутын бичлэгийг Excel файл, PowerPoint хураар би эднэрийн өмнөөс зогсож чадахгүй байхгүй. Тэгэхээр надад фактууд хэрэгтэй. Эдгээр яг яаж ажилласан гэдгийг мэдэх тийм. Өрхөн хэрэгтэй. Би бүгдийг би цуглуулж авчиж би өөрөө хамгаалтыг бий болгох хэрэгтэй. Өмнө нь бол миний 5 жилийн өмнө ажиллаж байсан хүнийг над руу явуулаад чи усаа сонго, сургуулаа сонго. Тэгээд дээр нь чамд 2 өрөө байр. Хин энийг хилээд ингэж байгаа юм бэ? Чиний цаа чи хэн байгаа гэдэг ингэ асуух. Аюулгүй зөвлөлөөс явуулсан л гэсэн. Тэрнээс илүү би хэдийн сурвалж чадаад. Аюулгүй зөвлөл чинь харин одоо энэ 60 тэрбумын асуудалд анхаарал тавьж явах хэрэгтэй биш үү?
Уг нь бол тийм. Тагнуулын ерхий газраас ч хүмүүс холбогдож байна. Прокуророос ч хүмүүс холбогдож байна. Лавил шаард нөгөө Женко Батулга байна гэдэг нэг эвлүүлсэн байсан шүү дээ тий. Чи ер нь Батулга нэр дэвшигчтэй тарлаж үзсэн үү? Таних уу? Яг төв шуудан гэнэнд бол зөрж алхаж байсан замын гарцаар. Хүрээгээ тэлээд байгаа байхгүй энэ өдрөөр. Хэд хоногийн мөнх бат нэмэгдээд аваад ирсэн. Одоо амар ойсгалан байна. Амар ойсгалан зохион байгуулалт 3 удаа ярьслага мэдээлэл хийсэн. 8-9 төрлийн хурал зөвлөгөөний бичлэгүүдийг хооронд нь нэгтгээд эвлүүлээд ийм байдлаар ярьсан мэтэр болгож олон нийтэд цацсан. Сая 4 сарын 12-нд 60 тэрбумын асуудал бол сонгуулийн ядмаг зохиол байсан гэж хэлээд 14-нд наваа барьчихсан шүү дээ. Би эдгээр бол маш зохион байгуулалтаар бэлтгэлтэй ажиллаа хийж гэнэ гэж ойлгож. Гэхдээ би нэг л юм дээр аягүй итгэлтэйсэн. Нотлох баримт надад байгаа. Би тэрийг баттай газар хадгалсан гэдэгтэй л би амар итгэжсэн учраас ямар нэг хэлбэрээр үнэн задрах ёстой гэдгийг би хүлээсэн. Өөр надад Чамд одоо ерөөсөө үннээс өөр ямар ч зэвсэг байх. өөр юу ч байх. Зөвхөн үнэнтэй. Өөр үннээс өөр ямар ч ханьгүй. Ийм байх ямар вэ? Олон нийтийн дэмжлэгийг аягүй хөвгөлд юм лээ те. Чамайг болт гэдэг нэртэй нэр нь худлаа. Өшөө чамайг хулгай дээрэм хийдэг гэдээ одоо бичээд байгаа шүү дээ. Тэгээд яриад байгаа. Тэрэн дээр чи юу гэж хэлэх вэ? Яг энэ цаг үед бол цэвэр одоо үндсэн хуулийг зөрчсөн, эрүүл хуулийг зөрчсөн, улс төрийн намуудын тухайлыг зөрчсөн 60 тэрбумын асуудлыг ярьж байгаа болохоос миний хувийн асуудлыг ярив. Энэ бол улс төрийн намын асуудлыг ярьж байгаа. Арчилсан нийгэм зохицуулж эхэлснээс хойш бол улс төрийн намуудын талаар ийм бодиттой, баримттай мэдээлэл бол ерөөсөө гарч байгаагүй. Зөвхөн таамаглал төдийл амнаас ам тамьсан юм байсан. Баримт нотлохоо би ил гаргаж тавьснаар бол бидний өмнө бодит дүр төрх юу юм бэ? Хүмүүс юуг мэдэх ёстой? Энэ хүчний цаана юу байдаг юм бэ? Энэ хүчиг гинт нэгтгэхэд ард түмэн шоконд орсон энэ байдал одоо өнөөдөр хүртэл байж байна л да. Нотлох баримт байсан. Нотлох баримтыг би олон нийтэд ил болгосон. Энэ нотлох баримт нь бол ямар нэгэн фабрикат юм уу, хуурамч юм уу, эвлүүлэг юм ийм бол биш. Өнөөдөр улс төрийн бүхэл бүтэн нам эвлүүлэг гэд гүтгээд ингээд явааргүй мэдээлэл байгаа нь үнэхээр шившигтэй юм болов уу гэж харж байна. Хэдэн 10 жилийн дараа ч нэг эргээ харсан. Өнөөдрийн Монгол ардын нам, өнөөдрийн энэ намын удирдах хүмүүс яасан гутамшигтай юм хийжсэн бэ? Нэг хүний төлөө бүхэл бүтэн намаараа хөдөлж, гүжирдлийн бүхэл бүтэн машинаар ажиллуулж, төрийн махны машиныг миний эсрэг ажиллуулж. Чи чойнон байсан бол одоо яг юу гэж зохиомор санагдаж байна? Чойнонд л яг юм тохиолдчихсан шүү дээ. Чойнон шүлгнээс мэдэх үү? Би Сүмтэр өдрийн чулууг л уншижсэн. Баг багт уншижсэн. Тийм байлгүй ах уу. Тэгээд над нэг тийм хилэн байгаа л гэдэг. Би Үнэнийг цөөхөн хүн дэмжиж 100 хүн хараахыг би мэднэ. Хүчтэл хоосон магтаалыг бүгдээр саашааж ганцхан найз шүүмжлэхийг би мэднэ. яагаад эднэр ийм юм бэ гэдэг юм хилэн байгаа л. Хүмүүсийг яаж ингэж мэдээлэлээр бөмбөгдөж тархийг ингэж шарж тэ пиараар. Энэ бол хэдэн жилийн дараа бид нэр түүх болоод иргээд харахад гутамшигтай л үлддэг байна. Бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй том нам. Цаг зуурын улс төрчдийн одоо ашиг хонжоноос болоод бити одоо ард түмний дунд улс төрийн том дэмжлэгээ бити алдаасан. Энэ намын имиж нь өөрөө дагаад унлаа шүү дээ. Нийгэм би инх бол дэгдэг дарга их алсын хараагүй хүн юм гэж хараад байгаа. Алсын хараатай хүн бол ер нь бол нэг энэ олон үеэр байгуулж гисэн Монгол улсын төрийг ганцхан сонгуулийн мөнгө босгох гэдээ худалдаад хайчмааргүй юм. Одооноос нэг 2 жилийн өмнө 2 жил гарангийн өмнө болоод Монгол ардын нам бас нийслэлийн Монгол ардын нам стратеги тактикаа бол ярих нэг юм хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Би бол өөрийнхөө асуудлыг бол хинээс шилүү бол мэднэ. Би ямар нэгэн тийм зүйл яригдсан, энэ цацагдсан зүйл яригдсан ийм хурал цуглаанд бол орж байсан удаа надад байхгүй гэдгийг би өөрийгөө бол мэдэж байгаа. Тийм учраас бол би энийг эвлүүлэг гэдэгт бол баттай итгэлтэй байна. Би тэр хүнийг энэ олон хүний өөдөөс хар зогсоо тэгж худалдаа ярьж байгаа энэ ус төрчийг болоод хараад энэ биш ээ. Ёс зүйн биш. Чи хэдэн хуульчд одоо өмгөөлж өгөөж гэж хандсан бай? 6-7
Бас л их том нэр хүндтэй энэ эрүүгийн эрх зүйр мэрэгсэн нэр хүндтэй 6-7 өмгөөлөгч уулзсан. Миний дандаа хаалга нь хаагддаг гэсэн. Тэгээ ардсан намын бүлэгнийг хилцүүлэх гэсэн шүү дээ 60 тэрбумын асуудлаар. 31 өдөр. Тэрэн дээр анх удаа би энд орж цодыг өмгөөлье гэд таны өмгөөлөгч Баасан яг өөрөө микрофонд хэлдэг. Тэгэхдээ бас ихтэй ишээс яа тэгэхээр Баасан гомдлоор мэдээлэл муутай зүгээр иргэний хөдөлгөөн хийх гэж боддог гэсэн. Тэгээд би яг над зүйлсний дагуу би очиод уулзаад яриад утсан чинь гэвэн нөгөө айлс хэрэг авдраа бодлоо гэдэг шиг энэ ч яг миний кейс дээр аюул сайн тохирох хүн юм байна. Энэ хүн чинь нөгөө олон 10 жилийн төртөө үзэлсэн туршлага байна. Практик байна. Хуулийн сургуулиар бүх хэрэгтэй мэдлэг авчихсан. Зөвшөөрөл авсан, лиценз авсан, өмгөөлөгч болсон байна. Энэ бол яг надад хамгийн сайн тохирох өмгөөлөгч. Тэгээ аюул сайн ойлгосон. Гэж баярлалаа. Тэгээд миний араас одоо ингээд 6 сарын 1 ингээл намайг худалдаж авах өрхөнд орчих гол ингээд надад аюул байна гэдгийг би мэдрэл эхлэх тусам би өмгөөлөгчтэй яриад гэрт нь би хэд хонсолтоо над руу хамарган болд нөгөө алтан дамдын хамарган болч нөгөө ирсэн даруйда оройн бас нэг ярьсан юм аа. Тэгээ ярахта тэр нөгөө 6 сарын 9-ний өдөр намайг дууддаг 530 минутын үе. Чи Баасан гомд байгаа юм уу? Байгаа мó гэж асуусан. Тэгмээ би балх гэсэн. Яг тэр би мөрөө арилгах те арилгахаар мөр үлдэхгүй сүүлээс зайлсхийх энэ бүх аргыг мэддэг хэрнээ. Миний ард маш найдвартай сүүл суудсан байна гэдгийг ойлгосон. Тагнуулын хэлгээр бол сүүл суух гэдэг. Тэгээд намайг Баасан гомд байгааг мэдсэн. 9-нд ч тийм 9-нд. Яг л мэдсэн байна. Тэгээ би 10 цаг болж байхад би Инкантогоос ирсэн. Баасан гомд бүгдийг хэлсэн. Хүний эрх зөрчигдлөө гэд над дээр хүрээд ирсэн хүнийг би хамгаалдаг. Хамгаалмаар санагддаг. Дарлуулж байгаа, дэвлүүлж байгаа хүнийг өмөрмөр санагддаг. Тэр инстинктээрээ бараг хамгаалцдаг байхгүй. Тэгээд чи ингээд хамгаалт хүсээд над дээр ирсэн штэ. Тэгэд би чамайг бүхэл намын дарамтанд байгаа юм байна гэд. Тэгээ би чамайг өмгөөлмөр санагдаад өмгөөлээд өөр чамайг оруулах газар олдохгүй байна гэд өмгөөлөгч чинь айцсан, чи айцсан. Хоёлаа ингээд нэлээд сандарсан манад ирэхээр би шууд л элдэн бодох гэж чамайг гэртээ үлдээсэн штэ. Хөдөө явахын өмнө. Чи намайг тэгнэж бодож байсан уу? Би бас шууд хэлэхэд бол бас ихтэй шлээс. Би ямар ч гарц мэдхгүй юм байдалд байсан шүү дээ. Би яаж өөрийгөө хамгаалах вэ? Тийм үед бол ерөөсөө нөгөө усан дурсаж байгаа өвс алдсан ч зурдагтал адилхан л ингэж юм бүхнийг одоо аварлаа гэж ингэж бодож л ханддаг. Яг тэгж л би инстинктээр л нааш ирсэн санагддаг шүү дээ. Тэгээд би ирээд одоо бодох нэг сохор азтай ирсэн юм л гэж боддоо шүү дээ. Яас ихээр 6 сарын 15-ны тэр өглөөний бүсэлтийг хараад би маш их сохор азтай л гэж тэр үедээ ойлгосон. Инстинктээр ч юм уу зүүн сонгороо ч юм уу хувь тавилангаараа ч юм. За тэгээд манад ингэж чи байж тэр өглөө босоод ирэхэд цагдаа бүсэлсэн байсан гэж байгаа тийм. За хүсэлтийг танаа төрөлхтөөс болон таны дээр захин туулсан тус бичсэн хүсэлтийг бид нэр тодорхой хэмжээгээр үндэслээд байна. Бодлолтод авсан гэдэг тайлбараа эдгээр сая тайлбарсан. Юу гэж тайлбарсахаар миний аав хамгаалтаа хийж өгнө гэсэн хүсэл гаргасан гэж тайлбарсан. Өндөө бол би аав руугаа тэр дараа нь уцтаж аав ээжээрээс асуусан тэднэр фэйсбુક хэрэглэдэггүй 70 гаруй насны хүмүүс тэднэрийн нэрийг барьж сая энд хамгаалт гаргаж байгаа нэр яриадсан цагдаа хүмүүс худлаа хэлсэн. Тэгэхээр чамд ямар сэтгэл төрсөн бэ? Айлт. Эзэн байхгүй. Гадаад нэг хүнтэй. Тэгээ гадна талд нь бахан цагдаатай. Чамд ямар сэтгэл төрсөн бэ? Би маш цочорцсон. Намайг ингээд ямар нэг хэлбэрээр одоо шууд хүч хэрэглээд ингээд шууд аваад явах юм байна гэдэг л гинтдэгч би харсан. Угаасаа ч тэр бүслэлт хийсэн хүмүүсийг бол хараад тийм байдалтай зогсож байсан л доо. Хамгаалт гэхээс илүү над руу одоо биеэрээ хараад зогссон. Ажиглалт маягаар ингээд байрлалтай байсан. Хэрвээ хамгаалж байгаа бол над руу нуруугаар зогсоод гадны одоо объект руу биеэрээ ингэж хандсан юм байдалтай багс. Гэтэл энэ хүмүүс бол хоёр игнэгээр тэгээд хашааны дот нь
бүр хувийн эзэмшлийн талбайд ороод ирсэн. Нөгөөх нь гадна талаар ийм хамгаалтад байсан. Энэ үед бол би маш их цочирдсан. Бүр би яах нь сандарсан. Би яах гэж ингэж ийм гэмт хэргийг илчдэг дээ гэж харамссан уу? Надад бол миний найзад бол хэлдэг л дээ. Тэгээд чи зүгээр л дуу өнгөрөхгүй яасан бэ л гэж хэлдэг. Өндөө бол одоо дуу өнгөрсөн бол яах байсан бэ? Дуу өнгөрсөн бол би өнөөдөр ингэж байж ийн гэдэгт бол итгэхгүй юм. Яагаад тэгэхээр ямар нэг аргаар намайг одоо миний хэрэгчлөөг боомлох, зохиомлоор хэлсээр эрүү үсгэх энэ процесс нь бол амжилттай явж байгаа юм байна. 6 сарын 9-нд Мягомби инх бод намайг ганцаарчилж уулзъя гэж байна гэж одоо гуйсраагаад намайг орой 5 цагаас 8 өнгөртөл гуйсраагаад би аргагүй ихэнд өөрийгөө хамгаалттай байдалтай одоо гэрчүүд үлдээгээд ингэ тэр уулзанд ганцаараа явсан. Encanto хотны спорт центр VIP Sound. Тэнд инх бол дарга байгаагүй. Хэн байсан гэхээр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж Мөнхбат байсан. 90 минутын бичлэг бол эвлүүлэг байсан юма гэдэг дүрс бичлэгийг биднэрт хийж өгөөч ээ. Тэгээд хүссэн мөнгө аваад гадаад руу явж олноо. Бид нар гэр бүлээр чи ингээ визийн 7 хоногийн дотор визийн бүгдийг хийлгээд ингээд үгүй гэсэн. Тэр хэмжээ нь тэр мөнгө нь хэдийн хэмжээний мөнгө байсан бэ гэхээр $1 сая асуудал яригдж байгаа шүү. 60 тэрбумын хэрэг гэх энэ асуудал эвлүүлэг юм а гэдэг үннийг би Монголын ард түмэнд одоо дэлгэж нэвтрүүлэг хийж өгье. Энийний хөлсөнд төлбөрт нь $1 сая өгөө гэсэн ийм одоо зүйлийг бол тулгсан байж байгаа. Дээрээс нь 6 сарын 6-нд бол жилийн өмнө надтай цуг ажиллаж исэн хүнээр дамжуулж шөнө 10 цагийн үед бол намайг уулзъя гэж одоо дуудуулсан байгаа. Энэ дуудуулалтаа юу гэсэн хэрэг одоо яг юу хүсэж байгаа юм? Энийгээ хэлчих гэж хэлсэн байсан. Цаад дамжуулсан асуулгасан нь бол Амундра байсан. Одоо та бүгд мэднэ. Eagle телевиз. Амундра. Тий. 90 минутын бичлэг хуурамч гэдэг одоо би ярьцлага дүрстэй үлдээх юм бол би шууд одоо хуурамч одоо бичлэг эвлүүлсэн гэмт хэрэгтэн болж хуурна тийм биз дээ. Гэр орны бүслэлтээс чамайг одоо дор зодоо гэдэг хүн өнгөрлөнд байна гэдэг илчээснээс хойш чамайг бол одоо доромжсон тий. Янз бүрээр шоглсон Facebook дээр янз янзын зүйлүүд их гарч байгаа л да. Энэ хүмүүс бол бүгд л Монгол хүмүүс л байгаа шүү дээ. Монгол улсын төр авилгад идэвхжүүл бүгдээрэнд нь л мөө, худалдагчвал бүгдээрэнд нь л мөө. Тийм бахад нөгөө энэ төрийг маань ийм болгоулахгүй төлөө ингээд хувийнхаа аюулгүй байдлаар дэнчин тавиад гэрчлээд явж байгаа нэг яагаад доромжлоод идэх юм болоо? Одоохондоо би энэ асуудал бол бидний гол асуудал биш. Энэ бол зүгээр хоёр дахь асуудал. Гол асуудал маань юу юм гэхээр энэ 60 тэрбумын асуудал байна. Энэ уулзалт болсон юм уу юм гэдэг асуудал байна. 2014 оны 9 сарын 8-нд Гандангийн дооргоо Шинэ Монгол хаад групп гэдэг 6 давхар барилгын 4 давхарт нь бол Монгол Ардын намын дарга Мягомби инх болд, нийслэлийн Монгол Ардын намын дарга Цэнцүрэнгийн Сандуу, нийслэлийн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Алтуугийн Ганбаатар энэ гурав тэгээд миний би оролцсон юм уулзалт болсон. Энэ уулзалтын бичлэгийг би интернет байршуулсан 90 минутын бичлэг байгаа бүгдээр энийг ойлгосон баг. Дагалдах файлуудыг би муу адилхан байршуулсан 5 сарын 6-нд энэ бүгд нотлох баримтууд би бүгдийг нээлт тавьсан. Ягаад гэвэл над ямар нэгэн хэлбэрээр эднэр дарамтлах байдлаа үргэлжлүүлэх юм байна. Хууль хяналтын байгууллага намайг ороох юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Нэгт хоёрт 6 сарын 1-ээс бүх нийтээр амардаг өдөр одоо арх дарс зардггүй өдөр миний 5 жилийн өмнө цуг ажиллаж байсан хүнээр дамжуулаад 750 г-ийн архтай намайг одоо хүсэж байгаа сургуулаа нэрлэл аль улсаас сонго. Тэгээд дээр нь 2 өрөө байр өгье ганцхан энэ нэргийг орхиод алга болооч 4 жилийн турш алга болооч гэсэн юм мессеж өгүүлсэн. Энийг хэн өгсөн бэ гэж асуусан чинь үндэсний аюулгүйн зөвлөлөөс өгсөн гэж хэлсэн. Энд бол 3 хүн байдаг те та бүгд мэднэ. Одоо чамайг гадаад руу бушуухан явуулах юмсан, амын чин бушуухан өдөх юмсан, эвлүүлэг гэж хуурамч бичиг баримт хийлгэж авах юмсан гээд байгаа. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг чи ямар үндэсний аюулгүй байдлын зөвлөл болоосоо гэж бодож байна? Гэхдээ яг би ерөнхийлөгч хэлбэрт орж хандж бол 3 удаа би энэ асуудалд анхаарал хандуулад ямар нэгэн байдлаар үйлдэл хийгээч гэж би хүссэн. Одоо л асуудал алга. Одоо хариу ирсэн юм алга. Би нээлттэй олон нийтэд нээлттэйгээр би хандсан. 6-наас хойш бараг 40 гаруй хоног өнгөрсөн байна. 50 хоногч болж байна. Одоо яг ингээд 60 тэрбумаар ингээд хөдөлгдсөн юм төрийн сүлжээ. Ер нь цаашдаа яа тийм. Сүүлийн үед яриад байна шүү дээ. Их хурлын бараг 65 суудлыг авцсан нам өшөө эрх мэдэл нь хүрэхгүй нь өшөө эрх мэдэл хэрэгтэй гэдэг юм байр суурь явах яриад байна шүү дээ.
Гэтэл засаглалын одоо онлоор бол засаглалын 3 мөчр нь бие нэг хянах ёстой гэж ярьдаг болохоос биш 3 мөчр нь нэг намд очиод улс хөгждөг гэдэг юм зарчим одоо Сэрэг мандлын Францд хүртэл байгааг байхгүй. Энэ бол шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал энэ гурав бол гурлаа бие нэг хянаж балансаа барих ёстой гэдэг энэ ойлголтыг манад яагаад буугаар ингэж тайлбарлаад Инх болдын тансаг үдшилэг өргөдсөн зочдоороо бусдаас ялгарна. Зочид дунд Монголын хууль хүчний байгууллагуудын удирдлагууд ч мөн ирсэн байгаа нь с ิจ г төрүүлнэ. Тухайлбал авилгатай тэмцэх газрын дарга Инх Жаргал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Амгаланбаяр, цагдаагийн ерөнхий газрын даргасан одоогийн хууль сахиулахын их сургуулийн захирал Баатар Жав, тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газрын дарга болчихсон яваа авилгатай тэмцэх газрын даргасан Гамболт нар байна. 2016 оны сонгуулийг хэрхэн л уурдах тухай төлөвлөгөөгөө ярьж суухдаа сандуй инх бол даргаас хуулийн хамгаалалт хүсээд байсны учиг тайлагдах шиг болов. Бохор технологиудыг бүгдийг одоо бүхэл арга ажилласан. Даалт байна. За багийн аяг байж хуулийн хамгаалалт энэ бол хамгийн хэцүү байна. Яг манай хүмүүс яг одоо том юм одоо хөндөд эхэлнэ. Тэр үед бас бидний бас хууль байгууллагын хамгаалалт бас хэрэгтэй. Түүнээс хамгаалалтаа бидээс зөрөгтэй юм байна тийм. Асуудлаас айхгүй. Амар зүйл Одоо тэр айдас ингээ багасна. Хандууч ер нь Монголоос хашаа хамарчаад байгаа шүү дээ. бид нарт одоо шүүх засаглал баг биднэрт үйлчилж байгаа зөв юм а гэдэг юм тайлбар яваад энэ бол маш хортой мэдээлэл, маш хортой вакуумчсан одоо толгой угаалт явж байгаа. За үнэхээр тайвшрыг сайхан сонголт хийчлээ. Дарангуул багасчлаа. Аюулгал багасчлаа гэж бодъё. Тэр төрийг хөдөлгөгчсэн тэр аюул занал алга болчлоо гэж бодъё. Тэгвэл чи юу мөрөдөх вэ? Ярилцсан гэр бүлтэйгээ сайхан ажралтай амьдрахыг л аяг хүсэж байна. Хамтдаа нэг дор. Зүгээр энгийн амьдрч үе аз жаргал гэдгийг л одоо би аяг сайн ойлгож байгаа. Өмнө нь бол бас мэдээлэлээс та гэхдээ тэр бүрэн дүрм ойлгодгүй гэж одоо бүр сайн ойлгож байна. Манай хүүчин бараг энэ асуудалтай насны чацаа ах шүү. Одоо нэг хий настайгаа гэж байгаа. 2 сараар энэ асуудлаас 94 оны 9 сард болсон бол манай хүүчин хий насаараа 94 оны 11 сард би болсон л гэсэн. Хүүгээ харахаар энэ асуудал ямар хурдан том болж байна. Удаан хугацаа өнгөрч вэ гэдэг бас боддог байхгүй. Чиний бараг хараагүй их удаж байгаа хтэй их нар чинь. Сая бас хотод ирээд явсан л та тэгээд би уулзч чадаагүй. Их нартай уулзч чадаагүй. Яасан гэхээр ямар ч аюулгүй байдал байгаасаа л гэж би бодсон учраас биеэрээ контакт нөрөх нь өсөлтөө гэж үзээд. Чи хүүхдээ холоос харж чадсан уу сүүлийн үед? Би холоос харлгүй бараг 70 тонжиндоо 4 сарын амнаас хойш. Харин яг хав интернетээр дамжуулаад бол үе харж байгаа л да. Гэхдээ тэр бас хангалттай шин шүү дээ. Тэгэхээр сонгуульдчаа саналаа өгөх эрх нь өөрийнх нь үзгэнд нь байж байгаа, хуруунд нь байж байгаа иргэдтэй хандаж чи юу гэж хэлмээр вэ? Саналын утсан дээр та өөрөө саналаа өгөхөр очиж байгаа л тий. Та хүүхдүүд энийгээр эдгээр ямар одоо нийгэм бид нар үлдээх гэж байгаа гэдгийг харж аваад нэг бодвол тэгэл саналаа өгөхтэй болол гэж